бичлэгээрээ би та бүхэнтэй хамт 4-р сараа төлөвлөх болно. Бичлэгээ үндсэн 2 хэсэгт хуваасан байгаа. Эхний хэсэгт нь би төлөвлөхийн ач тус би хэрхэн төлөвлөдөг тухай, харин 2-р хэсэгт нь 4-р сараа төлөвлөнө. Ерөнхийдөө төлөвлөлтүүд бол маш олон төрөл байгаа. Энэ дундаас миний хэрэгжүүлдэг төлөвлөх арга барил бол дэвтэр дээр бичиж төлөвлөх. Би яг сүүлийн 5 жилийн хугацаанд тасралтгүй дэвтэр дээр бичиж тэмдэглэж төлөвлөж байгаа. Төлөвлөхийн ач тусыг би өдөр тутмын амьдралдаа үргэлж мэдэрдэг. Хэрвээ би амьдралаа нэг цэгээс нөгөөд хүрэх аялал гэж төсөөлөх юм бол энэ аяллахаа турш явах замаа урьдчилж судлаад тэнд тохирох арга замуудыг аль замаар яаж явбал надад илүү тохиромжтой вэ гэдгийг нь тодорхойлж байгаа хэрэг юм шиг санагддаг. Хийх ажил буюу явах зам маань тодорхой авах юм бол стресс бага, сэтгэл ханамжтай, сэтгэл санаа тогтуу, бүтээмж өндөр байдаг. За одоо ингээд яг би хэрхэн төлөвлөдөг тухайгаа хуваалцъя. Энд миний сүүлийн 5 жилийн хугацаанд ашигласан зөвхөн төлөвлөлтөд ашигласан дэвтрүүд харагдаж байна. Энэ болохоор миний оюутан байх үедээ англи хэл сурж байсан үеийн дэвтэр байгаа. Сарынхаа календарыг гаргаад түүндээ хийх зүйлсүүдэд жагсаагаад өдөр бүр хийх зүйлсээ хийсэн өдрөө ингээд будаад явдаг гэсэн үг. Энэ харин ингээд 7 хоногоор нь бичсэн байна. 1-р сарын 20-оос 1-р сарын 26-ны 7 хоног байна. Энэ хооронд миний хийх зүйлсээ бичээд түүнийгээ хийсэн бол өртлийн энэ бөөрөнхийг нь будаад явдаг. Энэ дэвтэр дээр болохоор яг цээжилсэн англи үгнүүдэд бичээд явж исэн. Яг англи хэлтэй холбоотой миний шинээр сурсан зүйл юу вэ? Тэр тухайгаа ингээд яг бичээд тэмдэглээд явдаг гэсэн. Энэ үед бол би нөгөө зуны амралтаараа work and travel-ээр Америк явна гэж төлөвлөж исэн учраас нэлээд шаргуу нарийн төлөвлөгөөний дагуу англи хэлээ сайжруулахад анхаарч исэн үе байна. Жишээлх юм бол би 7 хоногийн 3 өдөр англи хэлний сургалтанд суудаг байсан. Багш маань зөвхөн англиар ярьдаг. Тэгээд багшийнхаа яриан дундуура миний мэдхгүй шинээр гарч ирсэн үгсийг хичээл дээрээ багтаа бичиж авдаг гэсэн. За ерөнхийдөө бол анхны миний дэвтэр дээр төлөвлөж исэн үе бол энэ байна. Үүний дараа бол 2021 он буюу ковид үеийн дэвтэр. Яг ковид үед бол би 100% өөртөөгөө анхаарч ажиллаж чадсан юм шиг санагддаг. Өөрийгөө сургах, өөрийгөө хөгжүүлэх тэр талдаа нэлээд анхаарсан. Энэ бас адилхан юм цэгтэй дэвтэр дээр ирээдүгөө төлөвлөе 2021 гэдэг өөрөө календараа бичиж зураад 1-р сар гэдэг одоо энэ сард миний зорилго гэдэг 3 том зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд би юу хийх вэ гэсэн жижиг зорилтуудыг тавиад миний хүлээх үр дүн юу вэ гэдэг энэ үр дүнгуудыг бичсэн байна. Энэ үед миний анзаарсан зүйл том зорилго тавиад тэр лөө яаж явахаа мэдэхгүй шаналж яхахын оронд жижиг зорилго тавиад тэрэндээ хүрэх жижиг алхмуудыг өөртөө гаргаж өгөөд явбал илүү үр дүнтэй юм байна гэдгийг анзаарсан. За энэ бол миний 2021 оны 1-р сарын мөшгөгчийн хэсэг байна. Мөшгөгч гэдэг нь нэг сарын турш 1-р сарын 1-ээс 1-р сарын 31-ний хооронд миний өдөр бүр хийсэн 13 зүйлийн хэрэгжилт нь байна. Жишээлбэл өглөө 8:30-аас өмнө басан, төлөвлөгөө гаргана, дасгал хөдөлгөөн хийн, эрүүл хоолно, 5 удаа хоолно гин. Орой арьсан арчилна. Томьёо дээрээс хичээл үзнэ гэж байна. Англи хэлдээ 2 цаг гаргана, нийтлэл бичвэр заавал уншина гэж байна. Тухайн үед нөгөө лудаа тоглоом гараад бид нар ковид үед маш их лудаа тоглодог байсан. Гэтэл лудаа тоглохгүй гэж өдөр бүр 30 нүүр ном уншина. Дугуй жижигхэн дугуй зураад энэ дугуйгаа будаад явдаг гэсэн хэрэг хийсэн бол жишээлх юм бол төлөвлөгөө гаргах гэдэг дээр би 1-р сарын 8-наас 1-р сарын 20-ны хооронд тасралтгүй төлөвлөгөөгөө гаргаж чадсан байна. Харин 21-22-нд гаргаагүй. Үүнээс хойш 31 хүртэл төлөвлөгөөгөө гаргасан байна. Тэлийн энэ өнгөөр будсан нь бол миний сэтгэл санааны байдал зүйлд нэм график маягаар гаргасан байна. Энэ давт талын шугамн график бол миний нойр байна. Жишээлбэл 1-р сарын 1-нд би 7 цагийн нойр авсан юм байна. Тэрс миний анзаарч ирсэн нэг чухал зүйл бол нойр сэтгэл санаа хоёр хоорондоо ашиггүй холбоотой гэдгийг анзаарч ирсэн. Бүтэн нойртой хонсон шөнийн маргааш нь сэтгэл санаа тогтвортой энэ дээр жагсаасаа олон зүйлээ хийхэд илүү төвөггүй байгааг анзаарсан. 7 хоногоо болохоор ингэж төлөвлөдөг байсан. Энэ дээр календараа хийж наагаад даваагаас нэм хүртэл хийх зүйлсээ энэ дээр жагсааж бичсэн байна. Гэр бүлтэй холбоотой болон санхүүтэй холбоотой, яг өөртөөгөө холбоотой, худалдаа авалттай холбоотой гэсэн гэж ангилж бичсэн байна. 1-р сарын 9-өөс 17 хүртэл энэ 7 хоногийнхоо календарыг зураад хийх зүйлсийнхээ өмнө ингээд будаад явсан байна. За ингэж яг миний өдөр тутмын төлөвлөлт яг энэ үеэр эхэлж исэн. Энэ 2-р сар эхэлсэн байна. Энэ мөшгөгчөө доторхыг нь дүүргэж буддаг биш.
дугуйлдаг болсон байна. Илүү амар байсан юм шиг байна. Иймэрхүү маягаар ер нь 2021 оны төлөвлөж байсан байна. Сүүлдээ ингээд маш гоё бүтээлч болж эхэлсэн байна. 10 дугаар сард ингэж зорсон байна. 2021 оны миний хийсэн зүйлс өдөр тутмын амьдралд зорьсон зорилго түүндээ их хүрсэн эсэг ер нь энэ дэвтэр дээр бүхлээрээ байгаа. 21 онд их сургуулаа төгсөөд ажилд орсон чинь ажлынхаа төлөвлөгөөг тусдан гаргах хэрэгтэй болсон. Тэгээд ажлынхаа төлөвлөгөөг бас энэ дэвтэр дээр гаргаад энийг бол өстой дүүртлэн бичсэн. 2021 онд л би тусдаа гарч амьдарч эхэлсэн дүүтэйгээ хамт. Гэсэн чинь сар бүрийн төлөвлөлтөд маань нэлээ өөрчлөлт орж эхэлсэн. Нөгөө хичээлээ хийгээд өөртөө ажиллаад явдаг үе дуусаад санхүүгээ төлөвлөх, илүү бусадтай хамааралтай ажлуудыг хийх гэх мэт хийх ажил маань арай өөр. Тэр үеэс би яг өдрийн тэмдэглэлээ хөтөлбөрөөрөө хөтлөөд харин төлөвлөгч дэвтэр ашиглаж эхэлсэн. Яг өөртөө тохирох төлөвлөгч дэвтрийг хайж агаад бүх зүйлийг дотроо багтаасан гэж хэлж болохоор надад Тина Беллийн ийм төлөвлөгч дэвтрүүдийг ашиглаж эхэлсэн. Энэ 2022 оны төлөвлөгч дэвтэр байна. Ажилттай болоод нэлээд завгүй болоод эхэлсэн чинь нөгөө цэгтэй дэвтэр дээрээ бичээд зураад бүтээлч байдлаар хийж авах цаг маань нэлээд багасаад эхэлсэн. Тэгээд энэ бэлэн дэвтэр ашиглаж эхэлсэн гэсэн үг. За энэ дээр болохоор ингээд сар сараар нь шууд ингээд төлөвлөлт явуулдаг. 22 оны 4-р сарын дүгнэлт, энэ тал дээр нь 22 оны 5-р сарын төлөвлөгөө байна. Дүгнэлт дээр 4 сарын 14-нд Харангайн Чуука ахтай уулзаж ярилцлага хийсэн, ган эмчтэй танилцаж ярилцсан, тамгагүй төр жүжиг үзсэн, их барих эмэгтэйчүүдийн эмч инх жаргалтай танилцаж ярилцлага хийсэн. Нэг сонирхолтой зүйл хуваалцахад энэ инх жаргалын эмч маань яг 1 жилийн дараа 4-р сарын 7-нд манай охин Гүнжээг их барьж авсан. Ган эмчэгчээс эмэгтэй хүн гоё сайхан боловсрсан байх гэж төрсөн гэдгийг ойлголоо гэж ивцсэн байна. 7 хоногийн төлөвлөгөөгөө ингээд гаргаад явдаг байсан. 21 онд миний нөгөө 30 хоног юм уу 31 хоногийнхоо тоогоор нь зураад хийдэг байсан дадал мөшгөгч маань энэ дээр 7 хоногоор ингээд бэлэн байж идэг. Тэгэхээр энэ бол нэлээд одоо амарчилсан гэсэн үг миний хөдөлмөрийг. За тэмдэглэл гэдэг хэсэг байдаг. Энэ дээр ингээд өдөр тутмын өдрийн тэмдэглэлээ бичдэг. Тухайн өдөр яасан ийсэн, юу болсон, юу болохгүй байсан бүх юмаа бичнэ. 22 оны хувьд бол ийм байна. Ийм төлөвлөгч дэвтэр рүү шилжсэн байх нэ. 23 оны дэвтэр бол энэ байна. Энэ дэвтэр маань жил болгон өөр загвартай гардаг. 23 онд бол миний онцлог жил буюу ээж болсон жил. Ээж болсон чинь өмнөх ажил маань улам их нэмэгдсэн. Энэ дээр одоо хүүхдийн хооллолт, охиноо агаарлуулах, өмнө нь нөгөө дасгал хийх гэдэг үсэн бол охиноо агаарлуулах болж хувирсан байна. Зууны зутан хийх, охиноо давсанд оруулах гэх мэт хүүхдтэй холбоотой зүйлс шинээр нэмэгдэж орж ирсэн. За энэ дээр яг иймэрхүү маягаар энэ улбар шар өнгөөр тэмдэглэсэн нь манай охины идэх хоолны меню байна. За дадал мөшгөл дээр охины Д витамин, өөрөө цайр Д витамин, өглөөний цайгаа уух гэх мэт дадал мөшгөлч дээр ингээд өдрийн тэмдэглэлээ бичсэн байна. Ер нь өдөр болгон баг өдрийн тэмдэглэл бичдэг. Жохон стресстэй эхлэхээс 2 хоног ч юм уу өдрийн тэмдэглэлээ бичээгүй байдаг. 24 онд энэ дэвтэртэй байсан. 24 он бас миний хувьд номоо бичиж эхлүүлсэн. Охин маань ой хөрсөн, охиныхоо дүүг тэгж байгаа гэх мэт бас л нэлээд ажил ихтэй жилээсэн. Гүнжээг гисэн байхад буюу би чинь 22 оны намраас магистрт эсэжсэн. Тэгээд магистрийн хичээлдээ явах, охиноо харах, дүүгээ анхаарах, нөхөртөө анхаарах гэх мэт үүрэг хариуцлага маань улмал жил ирэх тусмал нэмэгдэж байна. Ирэх жил гэхэд 2 хүүхэдтэй анхаарах, номон дээр анхаарах гэж дахиад л ажил маань нэмэгдэх баг. Бэлэн дэвтэр авч хэрэгэлдэг болсноос хойш энэ дэвтрийн одоо утга учирыг нэгэнт мөнгө зарж авсных энэ дэвтрээ бүрэн дүүрэн ашиглаж үр дүнг нь байж болох хамгийн сайн танд гаргахыг нэлээд хичээдэг болсон. 24 онд бол ер нь нэлээд өөртөөгөө тулж ажилласан, ээж болсон өөртөөгөө тулж ажилласан жил байсан. 24 оны 8 сард миний өдрийн тэмдэглэл хөтэлдэг хэсэг маань дүүрчихсэн. Тэгээ би өөр дэвтэр нээгээд өдрийн тэмдэглэлээ хөтэлдэг байсан. 24 онд ягаад ч бүр тийм шин санаагаар дүүрэн маш гоё жил байсан. Энэ миний 24 оны мөрөөдлийн самбар байна. Хамгийн гоё нь энэ дээр наасан бүх төлөвлөгөө маань бараг биелсэн. Хэрвээ хүн хүсч мөрөөдөж чадаад түүндээ хүрэх төлөвлөгөө гаргаад тэр төлөвлөгөөнийхөө дагуу тууштай хөдөлмөрлөж чадах юм бол хүрч чаддаг гэдгийг яг мэдэрсэн жил байсан 2024 он. Санхүүгээ бас нэг өөр аппликейшн дээр ч юм уу тусдан тэмдэглэх шаардлагагүй. Энэ дэвтрэл аваа гэж хахад энэ дээр ер нь бүх ажил амьдрал маань явж идэг гэсэн үг. Одоохондоо сэтгүүлч мэргэжлэрээ ажиллахгүй байгаа учраас ер нь тусдаа ажлын дэвтэр нэг шаардлагагүй байсан. Гэтэ саяхан ном гараад ажил ихтэй болоод эхэлсэн чинь ийм тусдаа ажлын дэвтэртэй болсон. Энэ дэвтрийг манай хадам ээж
номын нээлттэй хийж аваад баяр хүргэе гэдээ бэлгэлсэн. Том хэмжээтэй болохоор ихэн бичгэд амар байгаа. Энэ яг энэ жилийн буюу 2025 оны төлөвлөгч дэвтэр байна. Энэ жилээс болохоор нэг онцлог зүйл юм бол гүндээ ноцтой хамт төлөвлөдөг болсон. За одоо 25 оны 3 дугаар сар. За энэ 3 дугаар сарын ерөнхий төлөвлөгөө маань бол за энэ жил болохоор хар өнгөөр ажил хичээлээ, цэнхэр өнгөөр гэрийн ажиллаач гэдэг юм уу. Ерөнхийдөө хоёр өнгөөр л дагнаад явж байгаа. Тэгээ огтлт нь ногоон өнгөөр хийснээ зөвлөд явдаг. Одоо ингээд бүгдээрээ бичлэгийнхээ 2 дугаар хэсэг буюу 4 дугаар сараа төлөвлөлтөд орцгоё. Ер нь ингээд төлөвлөгөө гаргаад түүнийхээ дагуу ажиллаж амьдраад эхлэхээр бэлтгэл гэдэг зүйл аюу чухал болж эхэлдэг. Жишээлбэл маргааш өглөө би эмнэлэгт үзүүлэх гэж байгаа бол урд өдөр нь юу хийх вэ? Урд өдөр нь хэдэн цаг унтах вэ? Шээсний шинжилгээ өгөх гэж байгаа бол урд өдөр нь би шинжилгээний сав авах юм байна. Хэрвээ би цусны шинжилгээ өгөх гэж байгаа бол урд өдөр идэх хүнс дээрээ анхаарах юм байна гэх мэт. Ер нь альва зүйлийн бэлтгэл ажил нэлээд чухал болоо явцдаг. Түүний адилаар одоо 4 дугаар сараа төлөвлөхийн тулд 3 дугаар сараад өгнөх хэрэгтэй. 3 дугаар сард би ямар зорилго тавьсан, түүндээ хэрхэн хүрсэн, ямар ажлыг эхлүүлээд орхисон, тэрийгээ 4 дугаар сард яа дуусгаар байгаа юм гэх мэт ингээд бичих хэрэгтэй болж байгаа юм. За одоо 3 дугаар сараад өгнө. 3 дугаар сарынхаа төлөвлөгөөг хараад бас энэ календар дээр ерөөхдөө бол би тухайн өдөр юу болсон онцлог зүйлсээ бичиж явцдаг. Тийм учраас энэ дээрээс хараад ер нь 3 дугаар сар ерөөхдөө ямар байсан бэ гэдгийг нь харж олно. За ерөөхдөө бол 3 дугаар сараад өгнөд 4 дугаар сарынхаа ерөнхий төлөвлөгөө гаргачлаа. Одоо ингээд цааш нь улам нарийнчилсан төлөвлөгөөнүүдээ энэ хуудсан дээр гаргана. 4 дугаар сарын зорилгоуд дээр болохоор ажил, бизнес, гэр бүл, хайртай хүмүүс, найзууд, нийгмийн харилцаа, амралт, аялал, эрүүл мэнд, гоо сайхан, мөнгө санхүү, хувийн өсөлт дэвшил, гэр орчин гэсэн 8 агуулгын хүрээнд төлөвлөгөөгөө гаргалаа. 3 дугаар сараад өгнөд харахад бол нэлээд завгүй сар өнгөрсөн байна. 80% нь ажилдаа зарцуулсан юм шиг санагдаж байна. Өөрийнхөө цаг зав юм. Ажил хичээлдээ илүү анхаараад охин маань цэцэрлэгт орсон ийм сар байсан байна. Хэд хэдэн газар ярилцлага өгсөн гэх мэт ер нь нэлээд ажилтай холбоотой анхаарлаа нэлээд төвлөрүүлжээ. 4 дугаар сард бол ер нь ядаж 7 хоногт нэг удаа сайхан агаарт гарч ий гэдэг зорилгыг тавилаа. Гэр орчин гэдэг дээр болохоор ер нь гэрийнхээ энергийг гоё цэвэрхэн, хамгийн гол нь зүгээр л гоё цэвэрхэн л гэдэг л зорилго тавилаа. Одоо бүх талбар дээрээ маш өндөр зорилго тавьчихаар өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ ядаа хандлагатай байдаг. Найзууд, нийгмийн харилцаа гэдэг дээр бол нэг л зорилго тавилаа. 4 дугаар сарын зорилгоудаас дурдах юм бол YouTube дээрээ 7 хоногт 2 удаа тогтмол бичлэг оруулаад явж байгаа. Мөн манай охин 2 нас хүрнэ. Тэгээд удахгүй ажил дээрээ бас гоё намтайгаа хамтарсан бэлгийн багцуудыг гаргахаар төлөвлөж байгаа. Тэд дээрээ бас илүү чиглэж ажиллах энэ зорилгоодыг тавилаа. Өдөр заасан мэдж байгаа юмудаа биччихлээ. За өнөө хадаас ингээд 7 хоногийн төлөвлөгөөнүүдээ гаргаад явна. 3 дугаар сарын 31-ээс 4 дугаар сарын 6 буюу 4 дугаар сарын эхний 7 хоногт хэрэгжүүлэх дадлууд одоогоор яг тодорхой байгаа ажил ганц 2 ажлаа бичсэн. Энийг болохоор ер нь өмнө өдөр нь бичиж явцдаг. Өдөр өдөр гэхэд тэр 7 хоногийн эхний хагасан хийх нь ер нь нэлээд тодорхой болчихдог. 4 дугаар сараа төлөвлөлөө дууслаа. 4 дугаар сард миний анхаарах нэг чухал зүйл бол ажил амьдралынхаа ачааллыг зөв зохицуулах, ажиллаж хичээлдээ яваад 5 дугаар сараас амарч бэлтгэлээ хийгээд ер нь 6 дугаар сарын их амарч явах учраас ажил амьдралынхаа ачааллыг зөв зохицуулж явах шаардлагатай, нойроо бүтэн авах хэрэгтэй. Тэгээ 4 дугаар сар дээр ер нь нэг их хүнд олон зүйлийг бол аль болох оруулахыг хичээсэнгүү. За ингээд бичлэгтэй маань хамт байсанд баярлалаа. Та бүхний 4 дугаар сард эрүүл мэнд, эерэг энерги, эрч хүчийг хүсээрэй. Ер нь эрүүл мэнд тэнцвэртэй, энерги доктортой байхад бусад бүх зүйлсийг ер нь бид нар амжилт хийж чаддаг. Бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баярлалаа.